За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд багштайгаа хийж байгаа 2 дахь бичлэг маань эхэлж байна. Өнөөдрийн ярилцлагаараа зүүн зүгийн ардын дуунуудын тухай ярина гэж битээр төрөгийн дугаарт хэлээд тэгээд дугаартаа зүүн зүгийн дуунуудын тухай ярина. За одоо хийлээ. Юунаас эхэлж ярих вэ? Дууныхаа онцлогоос нь эхлээд. За эхлээд яриа тийм ээ. Тэгээ ер нь бол нөгөө сургалтын хөтөлбөрөөр та нар чи нөгөө нэг зүүн зүгийн дуунууд гэдэл эхлээд хэлжсэн тийм ээ. Ер нь зүүн зүгийн дуунууд болж яхад ямар байсан? Зүүн зүгийн дуунууд чинь одоо нөгөө даргангуу зүмчм бараг бүрээд гэдэг дуунууд байсан. Бүрээд дээр ч одоо нилээ яс чи бүр дууган бүр сольсон бүрээд дууг нэг дууны нэг учир нэг жоохон олдох гээд ингээд ухаадахаар нөгөө учир нь олддог штеп. Бүрээдийг бол ерөөсөө их хэцүү байсан. Харин тэр яг манай ангид нэг бүрээд залуу байсан. Шинэ үергээд. Тэр маань бас их бүрээд дугаас их хөөрхөн дуулчнаа. Тэгээд ийм жижигвтер хоолойтой мөртлөө бас их айтайхан дуулцдаг. Тэгээд одоо энэ зүүн зүгийн дуунуудын сонголт хийгээд ер нь бүгдээрнгээр нэг бүрээд дуулалээ гэдэг. Бүгдд нь өгсөн шүү дээ. Тийм. Одоо тэр юун дээр бас нэг хэлэхэд ингэдэг юм билээ шүү дээ. Хүүхд тухайн хүн одоо тэр нутгийн хүн биш хэрнээсээ одоо юу гэдэг чинь манайд нөгөө их саран Тэгтийн дуунууд айгүй их цогтөг баян онгорын өөрөө баян онгорох тийм тэгсээрээсээ тэгдэг юм билээ. Тэгэхээр яг тэр зүүн зүгийн үйлрэл дээр таны тэр бүрээд дуу гэдэг чинь уулнаас уулын цэвэрлээ. Бүрээд дуу чинь ер нь бол их онцлогтой дуу. Бусдууд нь ч гэсэн л өөр онцлогтой л да. Гэхдээ бүрээд бол бүр одоо их онцлог. Тэгэхээр зэрэг ер нь энэ бүрээд дуу гэднээр бүгдээрнгээр нь дуулвал яа гэдэг. Бүгдд нь нэг бүрээд дуу гэсэн. Тэгээд тэндээс бол зарим нь бол бүр ерөөсөө чадаагүй. Бүр болбол. Тэгээд миний бодолд орсон юм бүрээд дууг бол бүрээд хүн л гоё дуулах юм байна. Яг бүрээд хүн л гоё дуулах юм байна. За жишээлбэл баруун Монголын дуунуудыг энтер бол ингээд бас нэг дуурайх маягтай тийм ээ. Дуурайгаад одоо хуулбарлаад гэх юм уу те. Ингээд нэг багцаа маягаар ингээд нэг дөхүүлж магадгүй. Дөхүүлнэ шүү дээ. Тэрнээс бас хэцүү. Тэгэхээр зэрэг бурайдыг бол ингээд дөхүүлээч гэхнээ болохгүй хүмүүс бас байдсан байлээ. Тэрний нэг нь би харин бүр ерөөсө болдгоо тэгээд одоо зарим болсон те. Зарим манай болгоо энтер бол бас яах вэ нэг жоохон аялгууг нь гаргаад энтер тэгээд дууссан. Тэгээд эндээс бол зүүн Монгол дуунуудаас бол бурайд бол яалтчгүй өстөн нэг. Үнэхээр тэр бурайд хүний л тэр зан ааш хоолой тэр онцлогийг шаарддаг юм байна гэж бүр ингэж бодогдсон. Тэр нэг хэллэгээс гадна нэг хоолойны нэг хөдөлгөөнүүд байна тийм ээ тий. Нэг тийм нандан. Тий. Тэр чинь бол ерөөсөө тэгж дуурайч хийн гэж бол хэзээч байхгүй юм билээ. Эсвэл их л авьяастай хүн. Харин тий. Тэгээ түрүүчийн нөгөө ярьжсэн яран дээрс бид хоёр бас нэг юм ярьж байгаа нэг юм орхицсон шиг байлээ. Нөгөө энэ ардын дуу гэж яагаад нэрлсэн бэ гэж яг ярих гэж байгаа гэдэг тийм шүү дээ. Тэгэхээр зэрэг юм баггүй бид хоёрын хийж байгаа юм чинь болохоор зүгээр жирийн одоо ингээд нэг хүмүүс шүү дээ. Урлагийн биш хүмүүстэй. Тэгээд ингээд ардын дуу сонирхдаг ийм хүмүүс зориулаад байгаа шүү дээ. За бас нэг ардын дуу гэдэг маань ийм дуу байдаг. Энэ бол нийтийн дуу гэдгийг ингээд нэг ялгаж салгах юм ойлголттой чадвартай болчвол бас зүгээр ингэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг ардын дуу гэдэг одоо өнөөдрийн бидний энэ дуулаад байгаа ямар ч бол тийм ээ бурайдч бол юуч бол баруун монголч бол энэ дуунуудыг хизээ нэгэн цагт хэн нэгэн хүн зохиосон байж таарай тийм ээ. Тэр маань хамгийн гол нь одоо тий ингээд энэ олон он удаан жилийн явцад одоо ямар нэгэн байдлаар баримталж одоо бичигдлэж тэмдэглэгдэж үлдээгүй ингээд амнаас ам дамжаад ингээд л хүрээд ирсэн болохоор зэрэг нөгөө энэ тэрний зохиосон дуу гэж хэлэх гэхээр одоо нэг үгээр хэлбэл нотлогоо байхгүй тэмдэглэгтэй. Тийм болохоор энэ дуунууд маань ингээд ардын дуу гэдэг ийм нэртэй болсон юм байна. Ардууд дуу. Тийм ингэж хоорондоо хин нэгнээс нөгөө дамжуулж ингэж найрнаас найранд дуучаас дууч дамжиж ингэж явсаар агаад л одоо өнөөдрийн бидэнд хүрээд ирсэн энэ дуунууд маань ардын дуунууд юм байна шүү гэдгийг
бас нэр хэлье гэж бодсон. Хэлье гэж хагаад нөгөө яриандаа болоод мартсан байлээ тий. Тийм бай. Яг зөв. За тэгэхээр зүүн зүг рүү маань одоо үзэмчин, дайргаан, бараг, буряд, мөн халахууд. Ингээд одоо зүүн аймаг буюу Хинтээ, Дорнод, Сүхбаатар аймагуудад одоо оршин амьдарч байгаа. За тэгээ би юу яасан л та. Нэг буряд дүүгээсээ бас нэг одоо бурядад ер нь хаагуур амьдарч байна. Одоо бурядад дотроо жишээ нь одоо манайх ч ингээд нөгөө халах буряд гэдэг ангилагддаг шүү дээ. Тэр шиг дотроо агаан буряд, хойр буряд гэдэг яриад байдаг. Энэ хэд надаа ямар бурядад байдаг ингээд ерөөхдөө асуусан. За тэгсэн чинь дотроо бол бурядад энэ 6 одоо юу гэх юм том ай гэх юм уу? Юунд хуваагддаг юм байна. Хойр буряд гэдэг юм байна. Ихэрэд буряд гэдэг юм байна. Булгад буряд гэж байдаг юм байна. Хонгоород буряд гэж байдаг юм байна. Сонгоол буряд, сартуул буряд гэж байдаг юм байна. За тэгээд хойр бурядууд нь болохоор одоо байгаль далаагаас зүүн биеэр байдаг гинэ. За тэгээд 20 аймаг гэж нэрлэдэг. За тэр ихэрэд буряд гэдэг нь болохоор эрхүүгийн баруун тал руу байдаг гин. Тэр булгад буряд нь бас эрхүүгийн тэр баруун тал руу тэр булгад ихэрэд гэдэг хоёр буряд нь эрхүүгийн тэр баруун биеэр байдаг тийм бурядад байдаг гинэ. За хонгоород буряд гэдэг нь болохоор хөвсгөлийн ар булганы ар тал одоо хил рүү нутгалдаг. Тийм бурядад байдаг юм байна. Сонгоол буряд гэхээр одоо ерөөхдөө түүхлэх тал руу сэлэнгийн араар сэлэнгийн айсаар нутгалдаг. Сартуул нь бас сэлэнгийн айсаар нутгалдаг юм бурядад байдаг гинэ. Тэгээд тэр чин дотроо 20 дотроо дагаа мага ингээд дахиад задраад ерөөхдөө нарийн явд юм байна. Тэгээд би чи яг асуухгүй одоо та хэд хаагуур ингэж нутгалж яаж ингэдгийг та хэд хоорондоо ингээд хуулзаад одоо ярихад ингээд одоо юу гэдгийг зарим нь орсоор зарим нь монголоор ч мөнгө ярихаар ойлголцдог юм. Тэгэхээр ерөөхдөө ингээд буряд аялахаараа ярихад айл айлантай уулздаг ойлголцдог гэнэ. Тийм байт юм. Жишээ тэр нэг орсын бурядууд энэ төр чинь бас орс масаар аягүй ярьдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ хоорондоо ингээд монгол ирээд юм ярихаар бас ойлголцдог юм хүн байдаг гэсэн чинь ерөөхдөө бол ингээд аялахаараа ойлголцчихдаг гинэ. За тэгээд энэ дорндод одоо дийлэнх нь 20 бурядууд голцоо байдаг юм байна. За Хинтэд болохоор сонгоол буюу 20 бурядууд бас байдаг юм байна. Төв аймгийн Мөнгөн морьтод бас бурядууд байдаг гинэ. Тэрийг нь Хинтээс 80 гэлүү 100 өрхийг тэр Мөнгөн морьтод суурьшуулж тэгш нутгшуулж одоо тэндээ төв аймгийн Мөнгөн морьтой бурядууд гэж бас байдаг гинэ. Суурьшуулсан. Манай булганы тишигт бурядууд байх шүү. Тэгж байна. Булганд одоо хонгоород бурядын үр садууд булганд байдаг. За хөвсгөлийн цагаан үрд болохоор бас тэр хонгоород бурядууд байдаг юм байна. За сэлэнгийн өрөө хөдөр сумдуудаар болохоор сартуул сонгоолын тийм бурядууд амьдардаг гинэ. За тэгэхээр ер нь бол бурядууд бас их нутагт тархсан юм байна. Өвөр Монголоос зүйтэй байна шүү. Тийш. Тий. Тэгээд энэ бурядын дуунууд бол ер нь бол энэ манай бурядууд ч юм бол маш их одоо хал үдсэн хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Тэр одоо нөгөө нэг их нүүдэл суудлын үеэр чинь өстой ингээд л өөдөө урууга нүүгээд л маш их зовлон амссан гэд ярьдаг. Тэгээд энэ дуунууд нь бас ингээд тэр нөгөө тухайн үеийн нөгөө үйл амьдралтайгаа их ойлцсон. Тий одоо мэдээж тэгэн штэ хүн чинь одоо амьдралаа л дуулна штэ тийм ээ. Нөгөө хишиг талаа дуучныг дууллаа гэдэг чинь. Ямар тийм нэг хадын ороо. Хадын ороо. Тэр мэрэг жишээ нь одоо яг ямар хэцүү цаг үеийн дуу яаж дууллаа гэдэг. Тэр одоо нэг тэр бол тийм нэг талдаа үнэн л юм л да одоо. Нөгөө Эрдэнэ гуайн зохиол дээр бас нөгөө гардаг штэ. Бурядууд ингээд дуугаа дуулаад ингээд тийм яста зовлонгоо дуулж байна уу да гэмээр санагдаж байлаа энэ төр гэдэг нөгөө тэр зохиол дээр нэг тийм юм надад санаад орчин. Тэгэхээр бурядуудын энэ тэр туурсан амьдрал одоо тэр дуунууд бол ерөнхийдөө маш их тийм юу гэх гүн утга агуулгатай тийм дуунууд байдаг болтой юм билээ.
Тэр яг ихэнх дуунуудаас ихэнх дуун тий. чиглэлэгддэг. Тийм бас л одоо бүжгэлдэг барьдаг ингээд тойрон бүжээ дуулдаг барьдаг хөнгөн аястай ийм бас тийм дуунууд бас байгаа л да. Яа тэгээд Зүүн аймгийн одоо Гурам сум Хинтээ Сүхбаатар дорнодод одоо жишээ нь ямар угсаатнууд одоо аж турж юм гэд би бас баг зэрэг тодрууллаа. За тэгээ Хинтээ аймагт болохоор халах бүрээдүүд За одоо амьдэрдэг юм байна. Сүхбаатарт болохоор халах, дарганг, үзэмчин, баргууд амьдэрдэг юм байна. Дорнодод бүрээд, барга, үзэмчин дийлэнх нь ерөөдөө халахууд гэж амьдран оршин суудаг гинэ. За тэгээд баргуудын Зүүн аймгийн одоо энэ баргуудын дунд одоо язгуурөв соёл ардын урлагийн баргачин гэдэг наадам ерөөдөө жил болгон ч юм болт юм байна. Үзэмчнгүүдийн болохоор алтан дөрөв гэд тийм наадам бас болдог гинэ. Тэгэхээр яг нөгөө өөрсдийн өв соёлыг өмнөөс одоо түүжүүлж ирсэн тэр нь одоо илүү дэлгэрүүлэх зорилготой ч гэдэг юм уу. Тэр болгоно одоо ингэж үргэлжлүүлэх олон бурайдууд чинь нийлж одоо тийм одоо бурайд ч алтарган томтолдог лөө. Тийм. Тэр гихчлийн юм тийм үндэсний гинэ угсаатнуудын тийм ийм наадмууд байгаа бас хийдэг юм байна. За тэр талаар бас мэдж авлаа. Бид нар нөгөө өөрсдөө баг хүн ч юм уу үзэмч хүн биш учраас тэр наадмуудад оролцож байгааг болохоор яг айхтар мэддгүй юм байна энэ талаар. Тийм байна. За ерөнхий ойлголтуудаа ингээд авлаа. Гэхлээр энэ зэрэг хуйлаа нөгөө одоо шууд уунахаа тухай яриад тэгээд тэрийг сайн аялж өгөөд тэгээд болоо тий. Ер нь бол одоо энэ зүүн зүгийн дуунууд ч анхны нөгөө нэг яриан дээр бид нэр ярьсан тийм ээ. Ер нь газар зүйн онцлог байдал газар зүйн тогтцсон ямар юм тийм ээ. Яг тэрнтэйгээ уялдаад одоо тэр нутгийн дуунууд бол ерөөсөө яг л тэрийг илэрхийлдэг тийм ээ. Ингээд сайхан тал шүү дээ зүүн зүгч ингээд талын хүмүүс. Би тэрнээс гадна чамд хөвчлөлтэй юм ярьж хөө. Өмнө Говийн аймагт нөгөө нэг хэсэг нэг гендерийн тухай их ярьдаг байлаа шүү дээ. Тэгээд гендерийн асуудлаар Говийн эмэгтэйчүүдэд очиж одоо сонсгол яриа хийсэн юм байна л та. Тэгэл одоо нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тухай яриад харьцааны тухай яриад ингээд. Тэгээд нөгөө яриа хүрээнд дуусаад ингээд дараа нь за ингээд ганцаарчилж уулзах хүн байвал одоо ингээд уулзаад ярьдмаар зөвлөгөө авч болно гэдгсэн юм байна л. Тэгсэн нэг юм бүсгүй нэг эмэгтэй ирсэн гинэ. Тэгэл одоо яриад л ингээд гэр бүлийнхаа талаар яриад ингээд нөгөө хүн тэхгүй юу. Танаа нөхөр одоо тэгээ яаж ийн одоо арх ууж ийн үү гэдгсэн. Гэхдээ одоо уулгүй дээ гэсэн нэг. Тэгэд одоо яах вэ таныг зодох уу? Зодолгүй дээ гэсэн. Хүлээгээд авчдаг. Тэгээ бүр тэгээд нэг яриа нь хүртэл тийм те зодолгүй дээ гэж. Тэгээд одоо өөр зүгийн нэшэглэл манай халахын хүүхнээс юм бол яах вэ? Ястай зодсон юм байгаа тийм ээ. Яг нөгөө бас сэтгэл хөдлөлийн хэрэглэмжүүд нь бас бүр тийм штэ тий. Бүр тийж ярьж ийн гэж байгаа аахгүй. Тэгэхээр тэр говийн хүмүүсийн тэр сэтгэлийн хөдлөө ер нь маш их тайван хүмүүс байдаг аахгүй. Одоо ингээл ажиглаж байхад одоо бид нартай чинь ойр тавсан байдаг хүмүүс зөндөө байна штэ тий. Тэгээд аливаа асуудалд ингээд аюу тайван сайхан тэгээд. Тэгэхээр нөгөө дуунууд нь ерөнхийдөө ингээд тийм ингээд сайхан налаагаад ингээд тийм ээ. Одоо үзэмчин даргаан дуунууд ч одоо тийм сайхан аялгуул. Тэгээд одоо ингээд ялан аялгуй гойтой тий. Нөгөө бас хэлсэн байдаг ш нөгөө дууны олон баруун талдаа дууны сайхан зүүн талдаа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр аялгуй нь маш гоё, хүнийг их гоё уяраасан. Тэгээ нэг тэр дууг сонсохоор ингээд нэх гоё ингээд тайвшраад одоо яг тийм гоё дуунууд байдаг байхгүй юу тий. Зүүн зүгийн дуунууд зүүн дуунууд өстой тийм байдаг. За тэгээд өнөөдөр зүүн зүгийн дууны тухай ярьж байхаар би нөгөө оюутан багтаа зүүн зүгийн үйлрэл дээр одоо дэвтэр бас нээдэг байсан. Тэр дэвтрээ аваад ирлээ. Ингээд зүүн зүгийн тухай дуунууд гээд ерөнхийдөө
эхлээд нэг юм том дэвтэр нээсэн байснаа тэр маань ингээд нэг юм утга учиргүй том юм болоод харна зүг зүгээр ингээд жижигээр нээсэн. Энэ бас одоо эргээд их амар их зөв юм хийчихэ гэж бодоод байдгийн. Тэгэд энэ дээр одоо жишээ нь юу яагаад одоо ингээд мэрсэл битсэн. Гарчлаад одоо зүүн доонуудаа ингээд хийчихсэн. Тэгэд нөгөө шугам татаад өөртөө хийдэг байсан юм маань энэ байгаа юм. Тэгээ энэ дээрээс өнөөдөр би юуг альгэрма дууг дууны тухай жаха яриад ерөнхий домог болоод одоо утгын тухай жоох яриад альгэрма дууг хилээ сайхан хэлж үзүүлээ. Ерөнхийдөө одоо тэр дээр үеийн хүмүүсийн сэтгэл санаа гэдэг бол их маш өөр байж одоо ингээд бодоход. Ер нь одоо хин нэгэн хүнийг ингээд хайрлсан тэрнтэй дотн болсон болвол одоо ерөөсөө тэр бол хувирна гэж ер нь одоо байдгүй гэх юм уу одоо юу гэх. За мэдээж олон хүн дотор ирээвэр хураавар юм байсан л бах л та. Хүнлүүлсэн. Тий. Гэхдээ л ер нь одоо дийлэнхээрээ нийтлэлгээрээ гэх үү тийм ээ. Тэр одоо сэтгэл санаа өгсөн тэр хүн үнэнч байх. Тэр одоо ингээл ардын дуунууд дотор үгийг ингээ харж яхад ингээд яг ойлгомжтой байгаад. Альгэрма гэдэг дуу. За алтан сүх гэж нэг залуу байжээ. За тэгээд амбан хааны цэрэгт мордох болоод. Тэгээд одоо аав ээжтэй захиад. За одоо алагч үнэгээ мөөмөө минь тугалдаа мөрхийн сонсорой. Айлын хүүхэн альгэрмаг ачтагаа зөвлүүлж бодоорой. Хүрэгч үнэгээ мөөмөө минь тугалдаа мөрхийн сонсорой. Хүний хүүхэн альгэрмаг хүүтэйгээ зөвлүүлж бодоорой гэд их мэтлэнгээр ингээд захиад цэрэгт явсан. Их олон бадагтай. Ер нь олон бадагтай. Тэгээд одоо хүний хүүхнийг гэртээ авчирчаад ингээд цэргийн албанд хугацаагүй штэ тэр чинь одоо тийм ээ. Тэгээд одоо ингээд явдаг. Тэгээд одоо 13 жил болно гэдэг чи юу гэсэн үг вэ? Тийм бидтэй тий. Тэр хүүхэн бас айгүй харин тэгээд одоо тэр үед чинь нэг талаараа ингээд нөгөө ёс төр гэдэг юм чинь одоо маш нарийн чанд ёслолж авсан нөхөр тэгээд ёслоод авсан болвол одоо тэр админ очдөг нь одоо ёс гэдэг одоо жам гэдэг дуулаад байгаа шүү дээ угаасаа. Тэгээд одоо тэнд очисон нөхөр цэрэгт явсан 13 жил болсон гэдэг чинь юу гэсэн үг вэ тийм ээ. Тэгээд яг тухайн үед одоо тийм нөгөө ямар нэгэн харилцаа холбооны юм одоо тэр үед хэцүү шүү дээ байхгүй шүү дээ одоо. Тэгээд нэг сургаар нэг хил ирлээ гэхэд хизээний хил хизээч ирэх юм билээ энэ төр чи хэлэхэд хэцүү шүү дээ. Тийм үстэй. Яг итгэл дээр л тулгуур. Харин тийм итгэл байна. Тэгэхээр зэрэг ер нь ингээд одоо ингээд бодоод байхад энэ ардын дууны учир утгын ойлгосоо гэж бодоод байгаагийн нэг гол юм нь одоо энэ дээр ингээд энэ дуун дээр гарч байгаа байхгүй юу? 13 жил нөхөр хүлээж чинь. Тэр одоо маш их агуу сэтгэл одоо ёстой агуу гэж ярих дуртай шүү дээ манай. Нэгдүгээр. Хоёрдугаарт тэр маш их төвчээр тэр ёсыг хүндэлж байна. Тэр хадмуудыг ахцах хүмүүсээ хүндэлж байна. Тэр ёсолж авсан нөхрөө хүндэлж байна. Тэр чинь тийм ээ маш олон юм явж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ер нь энд ингээд дуун дээр ингээд бодоод байхад хүний сэтгэл гэдэг нэг юмыг харуулдаг байгаа. Үнэхээр одоо тэр хүндэл сэтгэлтэй л хайртай сэтгэлтэй юм болвол за тэр хүн хажууд нь байсан ч байгаагүй ч тэр хүнтэй тэр сэтгэлээр амьдрал. Ер нь бол хүний амьдрал тийм шүү дээ. Хүний амьдрал тэр энэ сайхан залуу байна уу? Царай муутай байна уу? Ер нь эцсийн бүлэгт бол хүн сэтгэлээрээ л нийлдэг байхгүй. Сэтгэлтэй нь амьдрдаг. Тэгэхээр зэрэг тэр хүн хажууд нь байхгүй байсан ч гэсэн нөгөө сэтгэл нь хамтаа байхгүй. Тийм болохоор зэрэг тэр тийм удаан жил хүлээж твчиж чадчих шүү дээ. Нэг бодлын тэр чинь твчээр ч биш юм. Биш твчээр гэхэд хэцүү тэр чинь зүгээр би бол одоо твчээр л гэж байна. Мэдээж бас твчээр байгаад ахал та тэр чинь. Тэгээд одоо тэр нөгөө сэтгэл гэдэг тийм үнэн ч юм байна. Тэгэхээр үнэн ч ялангуяа тэр үеийн хүмүүс гэж штэ. За одоо бол яах бол одоо би бас хэлж мэдэхгүй л байна. Тэгэхээр зэрэг энэ дууны ингээд тухайн ингээд яриад байна гэдэг нь юу гэхээр үнэн сэтгэл гэдэг бол үнэхээр үнэн л байдаг. Тийм. Тэгээд тэр хэлж шít 13 жил боллоо. Энэ 13 жилийн дотор андуу зөрүү байсан бол энэ асар дээд тэнгэр минь амийн минь гартал нэргээ гэж.
Тэгээ ингэж хэлж байгаа хүн удлаа хэлэх үү тийм ээ. Тийм биз дээ. Тэгээ юу ч тэгэж өгнүүдийг нь олоод хэлдэг юм. Тэгэхээр энэ ардын дууны үг гэдэг бол ардын дууны үгэн дотор гоё үг ерөөсөө байдаг байхгүй юу? Ерөөсөө байхгүй. Зүгээр үнэн үг л байдаг. Үнэн л байдаг. Тэгээд одоо энэ зохиолчд энэ төр чинь зохиолч яруу найрагч чинь хэлдэг үсттэй нөгөө энгийн юм бүхэн гайхамшигтай байдаг ч гэдэг үлээ тийм ээ. Тэгэхээр зэрэг үнэн бөгөөд энгийн хамаг үгнүүд энэ ардын дуун дотор байдаг байхгүй юу тийм. Энэ дээр бас нэг юм хэлэхэд манай ингээд одоо сүүлийн үед ч одоо найр наадам их цөөрчтэй. Намайг багт ч одоо найр их болдог байлаа. За одоо энэ их том найраа байг гэхэд одоо ингээд яадгийн. Манай нутаг бол жишээлбэл хайртай. Танах ч бас хайртай шүү тийм ээ. Тийм. Тэгэхээр чин дээхэн үед бид нарыг баг байхад бол одоо тэгэл өнөө айргаа зараад л мөнгө болгоод л ийм юм байсангүй шүү дээ. Тэгэхээр чи нөгөө гүү малаа бариад одоо адуу малаа номхруулж энэгшүүлж сургаж мургаж авч одоо гартаа оруулж авч шүү дээ. За тэхийн тулд нөгөө сүү сайлыг авна. Өнөө сүү сайл гэдэг чинь ундраад идэм байгаа үстэй. Ингээд нэг тэгэхээр чин эний чин багсгаж дахиж одоо шинжилгээний тулд өнөө найраа хий. Өнөөдөр за өнөө орой тэдний дэг цуглаа хийдүүлээ. Тэгээд цаахан одоо уруу гаргадаг юм уу яадгийг тэгээд дуулаад за нэг дуграа бариад за нэг дуулчих гээд ингээд. За ингээд дуулаад өнөө айргаа сайхан сөнгөө дундалж аваад дараагийн шинэ айргийг хийгээд ингэж ер нь айрагтай газраас найр их гардаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт би хүмүүст юу гэж хэлэх гээд байна уу гэхээр одоо бол найр наадам цөөржээ. За яг хуу төрсөн өдөр мөдөр хорим найр юу гэдгийг те. Тэгэхээр ийм газруудад нөгөө нэг дуулах дуугаа айгүй сайн сонгоорой гэж хэлмээр байгаа байхгүй юу. Энэ олон ардын дунд жишээлбэл алгирмаг дуулаад байж болохгүй шүү дээ тийм биз дээ тий. Утга агуулгын хувьд хорим найранд хүүхдийн үсний найр одоо юу байдгийг юм дот тий. Бэлэг өрөөлтэй учир утга нь тохирох одоо тийм дуунуудыг агс ингээд олж дуулж агаарай гэж бас энэ дэшрэмд бас хэлэх юм байна тийм ээ. За алгирмагийн маань ерөнхий одоо шүлгийн болоод отхой хувьд за ингэж хэллээ. Одоо хоёлаа би ингэж бодож байгаа байхгүй юу. Дууныхаа одоо үгийг юуныхаа төгсгөлт ч юм уу эсвэл нөгөө коммент хэсэгт ч юм уу. За баг коммент хэсгэн дээр юм тий. Дууныхаа үгийг оруулаад тэгээд хоёлаа одоо сайхан дуугаа аялж өгөөд одоо ерөнхийдөө ихэнх хүмүүс бол мэдж байгаа бах гэж бодож байна. Бид хоёрын энэ дууг сонгож байгаа шалтгаан нь юу вэ гэхээр өвчмчин дуу шүү дээ тийм ээ маань тий. Яг зөв. Хүмүүсийн нөгөө огт мэдхгүй дууг дууснаас тий. Одоо нөгөө хүмүүсийн дунд ер нь хүн болгон мэднэ шүү дээ тийм ээ. Байдаг дуунуудыг ингэж эхэлж аваад энэ маань одоо мэдээж бүр сайхан үргэлжлээд явах юм бол өөр зөндөө дуунуудыг заагаад ингээд мэдүүлээд ингэж явах боломжтой. Энэ дашрамд бас нэг хэлэхэд энэ манайд энэ алгирмаа гэж дуулагдаад энэ өвөр Монголын хорчинд нөгөө нулгирмаа гэж дуулдаг байхгүй юу? Тий. Юу нь ойлцоо юу? Ер нь баг л адилхан л да. Одоо тэгээд нөгөө алтан жаргал Баццэглээ хоёрын дуулаад байгаа чинь тэр байхгүй юу? Төлөг морины хөлсөн хатаж амжаагүйгээд нөгөө алтан сүхийн дуу байгаа шүү дээ. Тэгээд нөгөө ардаа уурсан саадаг ном юм юм. Тэр тэр чинь нулгирмаагийн үг байхгүй юу? Тий. Тийм байдаг. За ингээд бит хоёр алгирмаа дууг аялья. За. Алдын торгон хатгийг задлаж сууна алгирмая хөө анхны нөхөр алтан сүхтэй амьдралынхаа замыг холбосон ахоо авал нөхөр алтан сүхмэн амбан хошууны албанд мордоод амьд усны сураг үгүй арван жилволвахо арван жилийн дотор
дотор андуузар руу явсан болдохоо асар дээд тэнгэр минь минь гартал нэрээрээ хөө Жинжингийн хоргон хатгийг задлаж сунарэгэр маяхоо Заяаны нөхөр алтан сүхтэй жаргалынхаа замыг холбосондоо Үнэн чи нөхөр алтан сүхмийн өшин цэрэгийн албанд мордоо Үхсэн амдын сураг нүгүй үдий олон жил болбохоо Үдий олон жилийн дотор эндүүзөр рүү явсан болдохоо Өндөр дээд тэнгэр минь өршөөл үгүй нэрээрээ хөө За ингээд олон бадаг бий. Тий, энд ердөө 6 бадгийг би тэмдэглэсэн байна. Тэгээд энэ тэмдэглэсэн 6 бадгаа сая аяллаа. Энэ жин жингийн байсан уу? Жан жангийн л гэдэг тийм да. За энэ дээр би жин жингийн гэд бичсэн байна. Ингээд Алгармагийн дууны аялгауг ингээд сондоход бас л ингээд нөгөө нэг юм сайхан налгар тий. Энэ нөгөө сургалт ингээд хийж хахад нөгөө амьсгаа муутай хүүхдүүд идэх шүү дээ. Тэгээд жоохон амьсгаа суулгахын тулд энэ зүүн зүгийн дуунуудыг дуулуулахаар амьсгаа тавтдаг. Бас тэлж өгдөг. Тийм шүү дээ. Бас тийм биш үү. За тэгээд би ингэж бодлоо. Үзэмчин дуу ингээд заахан чаашин дуулчихж байгаа юм чинь даргангийн л гэж хэлэгдээд байдаг юм. Торгоны хийх чинь. Зарим газар зарим ном дээр бас үзэмчин дарганг янз бүрэл бичсэн байт юм аа. Тэгэхээр би торгоны хийх бас юу ачиг. Одоо манай хүмүүс бүгд мэднэ тийм ээ. Тийм. Одоо бас мэдж байгаа байна. Тий, аялгауны хувьд ингээд бас тийм гоё аялгаутай. Үг нь бол маш гоё үгтэй. Үг бол өстой гоё үгтэй. Тэгээ энэ одоо энэ сургаалын чанартай бас тийм ээ. Тэр нөгөө халамжгүй байгаа байвал одоо ингээд тэгин шүү ингэ шүү тэрийг өөрөө ингээд бас хэлээд байгаа тий шууд явчихгүй гихчихгүй байна хайргүй сэтгэл гэдэг чинь халамжгүй байдаг юм шүү. Тэгэхээр ер нь одоо ингээд бодоход бол үнэхээр одоо хин нэг хайрлж хүндэлдэг бол үйлдэлээр л мэдэгдэх нь шүү дээ тийм ээ. Ямар хуу хандлагатай байна тий тэр чинь л одоо би хайртай шүү гэдгээ харуулж байна гэсэн. Тэр нь жоохон буураад эхлэх юм бол за юу болов доо гэж болох нь шүү тийм ээ. Тий. За одоо торгоны. За торгоны гэдэг дуу зөндөө олон хүмүүс дуулсан. Ер нь одоо дуучид бол маш их дуулдаг. Дандаа ер нь ингээл өөрөө өөрийнхөө их гой. Ер нь дуу маань өөрөө ингээд ерөөсө дуучнаа хөтлөөд тавьчихдаг. Тийм гой аялгаутай, гой үгтэй учраас тий. Ер нь их олон дуучид дуулсан. Ер нь ингээд сонсоод ахт бол бүгдээрээ л айтайхан сайхан дуулсан байна. Сошиал дээр YouTube дээр бас торгоны эгийн хувилбарууд дөрөвний Алгармагийн хувилбарууд ч гэсэн зөндөө байдаг. Тэр болгоноос сонсоод та бүхэн өөрсдөө шүүлт тунгаалт хийгээд тий. За ийм утга учиртай байсан байна. Энэ дуу чи ингэж дуулсан байна. Ингэдгийм байна. Цаашдаа ингэмээр юм байна гэдгийг бас өөрсдөө үзэх одоо бүхэл боломжууд нэгтгэсэн байна тий. Энд торгоны байна уу? Торгоны ихийг энэ дээр байхгүй. Нөгөө нэгдүгээр курст дуулжээс учраас нэгдүгээр курсын юм дээр. Өөрт чи ном юм дээр байж байгаа л да. За тэгээ хоёул нэг ном нашлах. За ингээд торгоны хээ дууг аялья. Торгоны Таугаар
ай хөрхи хонгором инэ хөө томоогүй шүү сэтгэл чинь хинээсээ чигаруудаа ай хөрхи хонгором инэ хөө хамбаны хачуудалавайнуда ай хөрхи хонгором инэ хөө хайргүй шүү сэтгэл чинь халамжгүй давай юмда ай хөрхи хонгором инэ хөө чистюни жижигхэн чивэнуда ай хөрхи хонгором инэ хөө жишмэгүй шүү суугаад байвал мордод явчанда ай хөрхи хонгором инэ хөө дурдангийн маань хэгэдэн дурайгаад байнуда ай хөрхи хонгором инэ хөө дуугүй шүү суугаад байвал мордод явчанда ай хөрхи хонгором инэ хөө за ингээд энэс гадна одоо бас нөгөө түрүү ярьжсэн те нөгөө баргын дуунууд барга дуунууд бол ерөөсөө бас гоё айлгууд шүү. За энэ ч одоо тэмдэглэл хийсэн барга дуунууд гоё айлгуудаа шүү. Барга дуу ил олж нэг айлгуу. Тий. Эрдэнэлийн бараа байна. Өөр чинь юу Эрдэнэлийн бараа нөхөө. Барга дууны аялгуунууд бас их гоё. Ер нь ингээ бас сонсоод байхаар нэг буриад аялгуун буриад чимшиг тэгсэн мөртлөө бас буриад биш. Тийм ээ. Цавсрын юм халах чимшиг тэгээд одоо халах биш тэр их гоё. Одоо зүгээр хүмүүсийн сайн мэддгэр бол ширээн урд байна те. Ширээн уурын захара ширэнгэн ягаад ургавэ хөө гэдэг нэмэрхүү те. Аялгауны хувьд бол маш гоё шүү барга дуунууд те. Одоо энэ манай оюутнууд бас баасан чи багшийн шавнар их өрхөн барга дуунууд дуулаад байгаа. Гоё аялгаа их гоё. Ширээн уур. За хоёулаа ширээн уура нэг хоёр баддаг юм. За тгий. Ер нь л хоёрхан баддаг. Тийм. Одоо тэмдэглэснээр бол тийм ер нь хоёр баддаг л байт юм билээ. Энд дэр бас нэмээд бадаг байдаг бол та бүхэн хайрж өгөөрэй. Мэддэг байж магадгүй ш тийм ээ. За ямар хүн өнгөс эхлэмээр байна. Түрүүний энэ хаяар нэг тэр чинь шал ирлээзэ болчихлоо.
За бараг гардын дөө ширээ нуур. Ямар уу? Ширээ нуурэн захара ширэнгэ яагаад ургавэ цэрвүүхэлэн чамтай сэтгэл яагаад тасавэ Ганцай нуурэн захара галон яагаад суугавэ газрын хоолын чамтай гал сэтгэл яагаад тасавэ. Бид хоёр бол ерөнхийдөө бас өөр л аялж байгаа бах тийм ээ. Тэгээ энэ одоо тэр зүүн зүгийн хинти дорнд тэр зүгийн манай урлагийн байгууллагт ажилладаг дуучид энэ төр бол бас их өөр онцгой өөр аяар айлгуулдаг юм билээ. Тэр одоо бас юу гэх юм да одоо нөгөө онцлог байхгүй юу тэр зүгийн хүмүүсийн хоолойны онцлог тэр онцлогоор илэрсэн тийм хөдөлгөөнүүд байд юм билээ. Бид нар ч юм бол одоо тийм бараг марах хүмүүс биш учраас яг гоо тэгэл тийм ерөнхий л маягтай дуулж байгаа байх шүү дээ. За. За бараг дугаа ингээд болчих юм өлийн доо байх. За гэх мэтчлэн зүүн зүгийн дуунуудаас төвөрлөж аяллаа. Коммент хэсэгт үгийг оруулчин та бүхэн сурахаар болвол сонирхож байвал үгээ хараад дагаад дуулаарэ. За дараагийн ээлжинд яах вэ? дараагийн ээлжинд баруун Монгол уу? шууд ингээд Чихөө явж яах вэ? Эсвэл говьор ороод баруун зүг рүү ороод хойд зүг рүү ороод өнгөс болно. За тэгвэл дараагийн дугаартаа одоо говийн зүгийн дуунуудын тийм говь нутгийн дуунуудын өөрсдийнхөө л одоо олсон хэмжээндээ жоохон тийм дуунуудаас авчихсан ярих тийм хүргээд бас тэнхийн дуунуудаас сонирдуулъя. За ингээд бидэнтэй хамт байсанд маш их баярлалаа. Баярлалаа.